Зандан шитрэг дарга нэр дэвшүүллээ шүү дээ. Та хоёр нэг улсын хурлын гишүүний хувьд ямар байр суурьтай байна? Ер нь удирдах зөвлөлөөс нэг хүнийг оруулаад баг 100% саналаар оруулаад дэмжүүлчлээ гэдэг юм байна. Яг тэгэл тэр бол энэ намын л дотоод асуудал шүү дээ. Хэнийгээ оруулж хэнийгээ дэмжүүлнэ. Хоёр хүн өрсөлдсөн байсан. Тэгээд хуучин улсын хурлын дараагаар ажиллаж исэн. 24 онд өвдөг шороцсон Зандан шитэр твшсэн. Тийм л. Дан дээлтийн ерөнхий сайд болох юм бол хүчгүйдэх юм шүү. Дан дээлтийн ерөнхий сайд энэ намд бол хэд хэдэн тохиолдол байсан шүү дээ. Угаасаа тэгэд яг хөө тухайн үед хүчгүй л байсан те. Бид нар бүгдээрээ мэдэн шүү дээ. Үнэхээр бяран дутдаг. Тэгээд намын дарга авч чадахгүй бол дорхноо огцордог. Жаргал тулгын Эрдэнэт тийм л байсан шүү дээ. Намын дарга биш мөртлөө ерөнхий сайд болсон. Дороо огцорсон те. Тийм л төвхтэй. Дараагийн засгийн газрыг бас ямар байгаас гэж харж байна. Та өмнө нь бол хамтарсан засгийн газрыг бол ерөнхийдөө тарж бүхний уруу хамтслууд явах хэрэгтэй гэдэг дээр нэлээд өвчтөд болоо илэрхийлж ирсэн. Одоо энэ удаад бол Монголын ерөнхийлөгчийн чиглэлээс өгч байгаа зүйл бол хэвслийн засгийн газар. А тийм ч юу гэдэг дарга бол дангаараа засаг байгууллага. Ихэвслийн засгийн газар байгуул гэсэн юм уу? Тэгээ ер нь ийм чиг барьж байна. Тэгэхээр та ер нь ерөнхийлөгчийн зүгээс үү? За. Одоо та тэгэхээр жишээлбэл энэ хамтрал дээр ер нь танаа нам орж ажиллах хэсэг дээр юу гэх вэ? За ийм шүү. Зүгээр намын өмнөөс би бол мэдээж илэрхийлэхгүй шүү дээ. Тэ би ядаж намын дараач ерөнхий нарийн бичгийн дарга биш учраас намын байр суурийг илэрхийлэхгүй. Зүгээр миний хувийн байр суурь гэвэл манай нам энэ удаагийн засгийн газарт ороод хэрэггүй гэж бодож байна. Энэ хүмүүс одоо хариуцлага дангаараа үүрэг. Бусад намуудтай орох нь бол тэр намуудын л одоо шийдэх асуудал. Зүгээр миний хувьд ганц зүйл баримталж байгаа нь Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх үндэсний эв нэгдлийг энэ намуудын эв нэгдлийг өгөх хийсэн хүн учраас энэ хүний одоо тамга газрын дарга төвшиж штэ. Энэ хүн ерөнхийлөгчийн энэ байр суурийг хэрвээ цааш нь аваад явах юм бол эсэргүүцсэн дэмжихгүй. Үндэсний эв нэгдэл энэ том төслүүдийг хөдөлгөх тэгээд засгийн газар нь ямар гишүү орж ирэхээс энэ хүнийг дэмжихгүй шалтгаална. Би бол тийм л бодолтой байгаа. Ерөнхийлөгчд импичмент хийх ажлыг эхлүүлж байгаа хүний хувьд хэрвээ яг ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж тэр хүний тамгын газрын дарга шиг тэр хүний хэвлэлийн төлөөлөгчийг ажиллах юм бол эсэргүүцсэн. Цаашаа их хурл дээр зовлончлог гэдэг одоо энэ хүнд юу дэмжиж хамгаалах болохгүй юу ямар байр суурьтай. Харин би хэлээд байна шүү дээ. Энэ хүн ямар засгийн газар авах одоо энэ чинь ингэн ерхий сайдыг батламжлана. Дээрээс нь засгийн газрын бүтцийг бид нар баталж өгнө. За тэрний дараа сайд нараа оруулж ирнэ шүү дээ. Гэхдээ биднээс санал хураахгүй сайд нар нь бол би ийм сайд нар томиллоо. Та нар сонсвоо. Бүрэн эрхийнхаа хүрээнд ийм л ерхий сайд байх байхгүй юу. Тэгэхээр нэгдүгээр ямар засгийн газар байгуулах юм. Хоёрдугаар засгийн газарт нь хэн байх юм те. Тэр нь маш сонирхолтой л доо. Ер нь бол дан дээлтэй ерхий сайд нар бол үеийн үед л хүчгүй байдаг. Тийм л байна. Ерөнхийлөгчд импичмент хийх ажлыг санааж хэлэхээр нь ямар явах ёстой байгаа процесс яаж? За ийм байна. Ерөнхийлөгчд импичмент хийнэ гэдэг бол урд өмнө нь Монголын улс төрд байгаагүй юм байна. Тэгэхээр энэ дээр бол сайн хуульчдтай хамтарч ажиллах ёстой юм байна. За хэд хэдэн үндсэн хуулиар мэргэжсэн хуульчдад санал тавьсан айдгийн байна. Хуульчдын ихэнх нь ерөнхийлөгчөөс айдгийн байна. Тэгвэл бас бүхэл бүтэн улс юм чинь те энэ хуулийн салбар чинь бас амьдарч байгаа болохоор одоо надад туслах хуульч нар бас байна. Одоо хуулийн гаргалгаан дээр явж байна. Одоогийн байдлаар бол үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын тухай хууль, ерөнхийлөгчийн хууль, төрийн албаны тухай хууль, намууд улс төрийн намын тухай хуулиудыг үйлчилсэн. Эхний ээлжинд ингэж гарч байна. Энэ чинь нөгөө хуулийн процесс нэлээд сайн ажиллаж байгаа. Тэгээ холбогдох газруудад хандах хэрэгтэй юм байна. Анхны удаа ерөнхийлөгчд импичмент хийлгэх саналыг тавих гэж байгаа учраас бас нэлээд улсууртай тавих хэрэгтэй юм байна. Тэгээ энэс бол буцаагүй тултал явна. Тэгээд санал нийлж ч юм уу хамтрахаар одоо хамтрах сонирхолтой гишүүд байгаа бол үзүүлэлт. За одоогоор надтай яг хамтрий гэж саналаа хэлсэн гишүүд 1-2хан л байна. Ихэнх нь бол ер нь аюултай юм руу орчлоо доо чи бол ер нь тисчүүлнэ гэдэг хэцүүдэл гэдэг анхааруулга явж байна. Гэтэ тэрнээс айна гэж юу ах вэ? Тийм. Өнгөрсөн сарын 3-нд ерөнхийлөгч парламент улсын хурлын чуулганд ороо гарсны дараа 126 гишүүн эрс баг нэмж хуурсан байсан. Ганц таал ер нь энэ дээр дуу алга үүссэн байгаа. Бусад гишүүдийн хувьд бас энэ дээр юу гэж хэлэх юм бэ?
Энэ бол илт бас харагдаж байсан нөхцөл байдал гэсэн шүү дээ. Парламентаас хөтүүлээд гарч байгаа биш. Тэр парламентэд орж ирж хэлсэн үг нь шүү дээ. Хэдхэн зүйл дээр ерөөсөө миний хувьд байж болохгүй гэж үзсэн. Би цэргийн хүн гэж хэлсэн те. Энэ бол зэвсэг түвшний ерөнхий командлагч гэдгээрээ далайлгаж байгаа. За дээрэс нь энэ Монголын төрт ёсны одоо бие биенийгээ хүндэтгэх тэр зарчмыг алдуулсан. Тэр нь бол ерөнхий сайд, улсын хурлын дарга хоёрыг үл хүндэтгсэн. Парламентыг үл хүндэтгсэн. Дээрэс нь хамтарсан засгийн газар огцроогүй байхад огцорсон гэсэн. Энэ нь бол одоо улсын их хурлын онцгой бүрэн эрхэд халтж байгаа байхгүй юу? Улсын их хурл биш дээ. Энэ эрхийг өөртөө дангаараа хинтэй ч хуваалцахгүй хадгалдаг. Засгийн газрыг огцруулах, ерөнхий сайдыг огцруулах эрх мэдлийг парламент хадгалдаг. Дээрэс нь ингэж хэлсэн. Би Монгол улсын ерөнхийлөгч, намайг Монгол улсын ерөнхийлөгч байх хугацаанд үндсэн хууль нь нэмэлт өөрчлөлт орохгүй. Энэ эрхийг бас парламент хадгалдаг байхгүй юу? Тэгэхээр энэ хүний одоо тэр зан авир, тэр гаргаж байгаа уур амьсгал, улс төрчийн зүгээс үзүүлж байгаа энэ байдал нь бол ерөөсөө бүхэлдээ өөрийгөө энэ төргээ ботцсон. Хамгийн дээд албан тушаалтан гээ ботцсон. Ерөнхийлөгч чинь бүх ард түмнээс сонгогддог ч гэсэн Монгол улсын парламентэд тангараг өргөдөг. Монгол улсын парламентэд ажиллаа тайлгнадаг л хүн байхгүй юу та. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа ажиллаа тайлагнаагүй. Та нар одоо энэ юуг хараарай. Ерөнхийлөгч 21 онд ерөнхийлөгч болсноос хойш нэг ч удаа ажиллаа тайлагнаагүй. Ийм л хүн байгаа. Тэгэхээр энэ хүнд өнөөдөр Монгол улсын парламент гэж ямар парламент байдгийг, энд ямар хууль нь хадгалагддгийг, ямар эрхтэй гэдгийг үзүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол энэ хүн өөрийгөө бүр ингээд бүхний дээгүүр ботц. Тэ асар их худлаа ярьсан. Тэрийг бол та нар мэдж байгаа тий. Одоо бид нар худлаа ярьсан зэрэгтэй нь бол одоо яриад яхав тий. Угсаал худлаа ярьдаг хүн шүү дээ.